Байрны засвар гэдэг эхлүүлээгүй байхдаа л хамгийн асуудал багтаа байдаг. Эхлэхээс өмнө бүгд амархан санагдана. YouTube-с хэдийн видео бичлэг үзэхэд хэрэгтэй багж материал сонгоод төсвөө баримжаалчихсан байхад амархан юм байна. Хүнд мөнгө төлж яадгийн гэж бодогдно. Харамсалтай нь тэр цагаас хойш асуудал ундарч эхэлнэ. Хан морой, шалан тэгш бус. Ундраалах залгуур нь тохиромжгүй байршилт. Цахилгаан 100хан тавилгын давцангийн өндрөөс зөрсөн. Крант сангийн хоолой шүүрч, хаалга нь хаагдахгүй, гал туганы тавилгын төлөвсөн занд багтахгүй байгаа дүр зураг. Дээрийн засварын ажлын төсөөс аль эрт давж, хугацаан сунсаар тухтай орчинд амьдрах бүхэл 3 дахь сарда дайны талбар шиг л гэрт амьдарсаар. Яг энэ үед ер нь байрны бүрэн засвар ганцаараа хийх боломжгүй юм шүү гэж бодогдно. Эсвэл заслын бригадад өгөх мөнгөө хэмнэх бус бие зовоож хугацаа алдахаас гадна алдагдлаа засахын тулд 2 дахин илүү төлдөг болохыг ойлгоно. Өнөөдөр бид байрны засвар хийх дарааллыг алхам алхмаар задлан авч үзнэ. Юунаас эхлэх? Дараалал нь ямар байх? Анх удаа хийж буй хүмүүсийн нийтлэг алдаа. Аль ажлыг өөрөө хийж хэмнэж болох, алийг нь мэрэгсэн хүмүүс даатгахыг хэлж өгнө. Засварын төсөв хэтэрдгийн нууц. Юуны өмнө байрны засвар төсөвтөө багтаж хугацаантай амжина гэж бараг байхгүй хүлээн зөвшөөр. Яагаад гэвэл анх удаа өөрөө засвар хийх гэж байгаа хүн зөвхөн нүдэнд харагдаж байгаа материалын зардлыг тооцдог, будаг, плита, шал, хаалга, баан, галтогоо гэх мэт. Гэтэл бодит байдал дээр чамгүй их хэмжээний мөнгө нүдэнд үл үзэгдэх дараах зардалд уурсдаг. Үүнд хуучааныг нураах, төсөөлснөөс том овортой хог хаягдлыг зөөж зайлуулах, шалны дэгшилгээний материалуудыг ханны шавар, цахилгаан, сантехник, грунт, элдв холт бодисууд бэхэлгээ хүртэл материалын дээш, доош зөөж гаргах, буулгах, багаж хэрэгслэл тэдгээрийн ир запас гээд нэмээс сэтгэл төрөөгүй гүйцэтгэлийг дахин засах зардлууд буруу байрлуулсан ганц разиатаг гал тогооны бүтэн тавилгыг утга учиргүй болгож орхино. Сантехникийн буруу гаргалгаа, тавилга угсралтыг гацааж мэднэ. Ханы хэсэгхэн газрын тэгш бус гадаргуу үнэтэй гоёлын чимгэл үзмжийг бүхэлд нь гутаан засварын өртөг нэг том сүрлээс бус харин энэ мэд олон жижиг алдаанаас болж төсвөлснөөс хэтэрдэг. Юутай ч ихлий тэгж байгаад болно үз. Энэ бол засварын зардлыг хэтрүүлдэг хамгийн түгээмэл хайхрамжгүй байдал. Засварыг цахилгаан 100 худалдаж авахаас эхэлж болохгүй. Бас ханы өнгө сонгохоос эхэлж болохгүй. Цаашлаад дараа нь яг юуг болохыг төсөөлөөгүй байж нурааж буулгаж бүрч болохгүй. Нэгдүгээр алхам төлөвлөгөө. Нурааж эхлэхээс өмнө та байранда хэрхэн амьдрахаа төсөөл аль болох бүрэн ойлгохыг хичээ. Жишээ нь ор буудан шүүг хаана яаж байрлуулах вэ? Аль өрөөнд яаж хийх вэ? Зурагт доос сорогч, Wi-Fi рутер хаана тавих вэ? Утаснууд нь хаана цэнэглэх вэ? Гал тогооны тавилга яаж төлөвлөх вэ? Угаалгын машин хөргөх шарх шүүг аяг тавг угаагч яаж байрлуулах вэ? Мэдээж юм шиг боловч яг эдгээр асуултын хариулт засвар амжилттай болох үгийг шийддэг. Учир нь тавилга хаана байхаас цахилгааны монтаж шалтгаална. Ханаа хаана ухах нь шийдэгдэнэ. Сантехникийн оролт, гаралтын байршил, хан, шалны бүтцийг тодорхойлно. Гэрэлтүүлгийн бүсчлээс хамаарна. Хэрэв та тавилгаа хаана тавих шийдээгүй засвараа эхэлвэл дараа нь заавалчгүй ямар нэгэн зүйл болохоо байцгсан байна. Хамгийн нийтлэг алдаа бол розетконтой баримжаагаар байрлуулах. Засварын дараа орон дээрээ хөвтөд ном унших гэтэл зөөрийн гэрлийн розетк нь орны толгой нард нуугдсан. Эсвэл шүүгээ тавих гэхээр гэрлийн унтраалга нь далд орчих гээд байна. Гал тогооны тавилга суйрлагдсны дараа шарх шүүгээний розетк нь тэр хол барилгах жишээтэй. Ажлын ширээгээ цонхны хажуу тавих гэтэл тогоо хаанаас авах нь тодорхойгүй. Улмаар та засвараа хийсэн шинэ байранда уртцгагч хөвлөрүүлж амьдрах уу? Эсвэл хан дахиж сэтлэх үү гэдэг сонин сонголттой нүүр тулна. Хоёрдугаар алхам төсөв бодох. Энэ тал дээр баг бүгд алддаг. Хүмүүст авах зүйлсийнхээ үнийг тооцоод засварын төсөв гаргачлаа гэж эндүрдэг. За үгүй шүү гүзээлцгнүүд минь. Энэ бол зөвхөн ил харагдах хэсэг. Төсөвт үндсэн материалс гадна туслах материал, тэдгээрийг хөргөлт, зөөвөрлөлт, хогийн шуудаа багаж, хэрэгслийн түрээс хуучин засварыг хуулж хаях, засвар хийх ажилчдын хөлс, буцааж үйл болох илүүдэл барилгын материал болон төлөвлөгдөөгүй зардлуудыг заавал суулгах ёстой. Ялангуяа хуучин байр бол бүрч их илүү нухацтай тооцох хэрэгтэй. Хуучин байранд өгөрсөн цахилгааны утас, зэвэрж битүүрсэн шугам хоолой, элэгдсэн шал, мөөгөнсөрсөн хан, яаж болохгүй хоосон цай,
муруу хан, шалны зүрв гих мэт төлөвлөөгүй зардлыг их үүсвэрүүдэд нуугдаж байдаг. Энэ бүгдийг тооцоолоогүй засвараа эхэлснээр санхүүгийн хуримтлалгүй бол таны засварын ажил тэг дундаа орох гацхан тодорхой. 3 дугаар алхам нураалт, уулалт. За харахад хамгийн амархан ажил эвдэх шиг амархан юм байхгүй. Гэтэл эсэргээр засварын туршлагагүй нэгэн энэ үед өөрийгөө хэцүү байдалд оруулах нь нэлбэг. Цахилгааны утсыг гимтээж, шугам хоолойг цоолж, нураах эсхуаныг нурааж, агааржуултай хоолойг эвдэж орхидог. Эсвэл зүгээр л тоймгүй олон шуудатай хогоор өрөөгөө дүүргэдэг. Тэрийг зөөж гаргах гэж хамаг тэнхээгээ барж, портероор зөөж хаях гэж нэмэлт зардал гаргадаг. Ханы хуучин цаас болон шалны хүрээг хуулах, хуучин тавилга гаргах зэрэг энгийн ажлуудыг өөрөө хийж болно. Харин хан нураах, сантехник болон цахилгааны монтажийг оролдох гэх мэт мэргэжлийн үр чадвар шаардлагатай ажлыг дур мэдэн зөвлөгөө өдөртөмжгүйгээр хийх хэрэггүй. Ялангуяа хан нурааж, төлөвлөлт өөрчлөхдөө туйлын болгоомжтой хандаарай. Суур ажил. Засварын гой сайхан нь үнэтэй бэлтаа, чанартай ханны цаас эсвэл тансаг буудангаар хэмжигддэггүй. Харин гүйцэтгэл сайтай суур ажлууд дээр тогтдог. Хан, шал, таад, цахилгаан, сантехник, ус тус харалт энэ бүхэн засварын дараа нүдэнд харагдахгүй. Гэхдээ засварын ажлын суур хэсэгт алдаа гарсан бол үр дагавар нь өдөр бүр таны нүдэнд ил харагдана. Морой ханаас болж ханны шүүгээ бүхийн. Тэгш бус булангаас болж галт тогооны тавилга ба ханны хооронд завсар үүснэ. Шалны тэгшилгээ муу бол шал шаржигн дугарч хангааж хугарна. Угаалгай өрөөний ус тус гарлагч муу бол доод айл руу ус нэвчнэ. Байраа анх засч байгаа хүмүүс дийлэнхэн хурдхан шиг засварын ажлын хамгийн гоё хэсэг рүү очих гэж яардаг. Тэд өнгө, гэрэл сонгож, тавилгаа захиалж авахыг хүсдэг. Гэвч суур нь муу бол дээр нь ямар ч гоё чимэглэл хийгээд нэмэргүй. Цахилгааны монтаж. Энэ бол алдаа нь шууд мэдэгдэхгүйч олон жилийн турш бухимдуулдаг хэсэг. Ихэнх тохиолдолд розеткийг үргэлж цөөдүүлдэг. Агааржуулагч, рутер, галт тогооны гэрэлтүүлэх, ажлын ширээ, орны хажууг цэнэглэгч, робот тоос орогч, аяг тав угаагч, угаалгай машин, шарах шүүгээ зэрэгт розетк дутагдах нь нэлбэг. Бидэнд өдөр тутамд хэрэг болдог эдгээр төхөөрөмжүүдэд розетк гарах ажлыг засвар дуусны дараа хийх хэцүү, төвөгтэй, зардалтай тухгүй. Энэ ажлыг өөрөө хийж болох уу? Хэрэг та мэргэжлийн хүн биш бол үгүй. Цахилгаан бол аюулгүй байдал. Энэ ажлыг мэргэжлийн хүн даатгаж, харин өөрөө хаана юу байх төлөвлөлтөө маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Мөн ханны интерьерийг материал бүрхээс өмнө цахилгааны монтажныхаа зургийг утсаараа дарахаа мартаоцай. Дараа нь ханд зурагтаа тогтоох, тавиар хадах үед тэр зураг таныг том зардлаас хамгаална. Сантехникийн монтаж. Энэ ажлыг өөрөө хийх гэж оролцсноор сургамжийг маш үнэтэйгээр олж авна. Цахилгааны монтаж дээр алдаа гарвал цахилгааны шийд автоматар унтардгийн адилаар сантехникийн алдаанаас аврагдах боломжгүй. Нэг бол гэрээ усан далаа болгоно. Эсвэл доод айлаа усанд автуулна. Шугам хоолой, тэдгээрийн холболтууд, бохрын налуу, коллектор, шүүлтөр, ус тус харалтыг зөвхөн тухайн ажлын сайн мэддэг хүнд л хийх ёстой. Сантехник гоёлын засал хийхээс өмнө заавал ажилуулах, ус шахах, шалгах, үзэх ёстой мартаоцай. Өөрөө хийж болох ажил, хэмнэлт хийх боломжтой, зардал чирэгдэл дагуулахгүй гэмтдэггүй ажлууд бий. Хуучны хуулах, нураах ажлын зарим хэсэг, суурин сайн бэлтгэсэн хан будах, энгийн ханны цаас наах, тавилга угсрах, шалны хүрээ хадах, тэгшилсэн гадаргууд дээр шал шахаж сурах. Харин дараах ажлуудыг өөрөө хийх гэж оролдох хэрэггүй. Цахилгаан, сантехник, ус тус харлалт, угаалгай өрөөний плита наах, нарийн хийцийн тааз, шал ба ханы тэгшилгээ. Алдаа нь амьдралын чанар, ая тухын эсрэг хөтлөх бол тэднийг мэргэжлийн хүмүүс даатах. Хэрэг та өөрөө хан будаад муухай болгочвол дахин будаж болно. Энэ бол сүйрэл биш. Харин шүршүүрийн ус тусгаарлагч буруу хийгээд плитаны завсраар ус нэвчвэл энэ нь нураалт, мөөгөнзөр, хөршийн гомдол, тэдний засварын нөхөнх төлбөр. Дээр нэмээд мэдрэлийн эсвүүд устгаж хохирно гэсэн үг. Тиймээс таны засварт оролцох хамгийн ухаалаг хувилбар бол хосолсон засвар. Хариуцлагатай хэцүү шатуудаг мэргэжлийн хүмүүс. Энгийн бөгөөд аюулгүй ажлыг та өөрөө хийнэ. Ингэж байж боддоор хэмнэх, засвараа эрсдэлд оруулахгүйгээр дуусгаж чадна. Засварын зөв дараалал. Засварыг замбраагүй хийж болохгүй. Зөв дарааллыг хэлж өгье. Төлөвлөлт болон төслийн шийдэл. Хуучны хуулж, нураах, цахилгаан болон сантехникийн угсралт. Хан шал таасны тэгшилгээ, угаалгай өрөөний ус тусгаарлалт, плита наах, хан таасны гоёл засал, шалны овчилт,
Хаалга шалны хүрээ, тавилга, гэрэл, төхөөрөмж, суйрлуулалт. Зарчим маш энгийн. Эхлээд бохир бөгөөд далд хийгдэх ажлууд. Дараа нь цэвэрхэн бөгөөд ил харагдах ажлууд. Ханны абой наачгаад розеткны нүх гаргаж болохгүй. Шалаа шахчаад дээгүүр нь цемент зөөгд байж болохгүй. Энэ мэд дараалыг зөрчвөл зардал заавал төсснөөс илүү гардаг. Онлын хувьд засвараа өөрөө бүтнээр нь хийх боломжтой. Гэхдээ мэдээж танд асар их цаг хугацаа, хүчрхэг мэдрэл, сурах хүсэл, эрмэлзэл, сайн багаж, хэрэгслэл, технологийн ойлголт дээр алтайгаа дахин засахад хотоохгүйгээр санхүүгийн боломж байгаа бол шүү дээ. Гэвч амьдрал дээр анх удаа засварын ажил хийх гэж байгаа хүмүүс энэ бүхэд дэндүү хүнд даваа. Учир нь засвар бол нэг мэргэжилтэй хүн хийчдэг ажил биш. Харин цахилгаанчин, сантехникч, шаварчин, плитачин, будагчин, нийлүүлэгч гэх мэт хэдэн 10 ажлыг нэгдэл юм. Тиймээс нухацтай хэрсүү хандаж, аюулгүй байдал болон суур ажлыг мэргэжлүүдэд даатах, хог цэвэрлэгээ материал худалдан авалт, зохион байгуулалт, будах ажил, тавилга угсрал гэх мэтийн өөрөө гардаж хийж болно. Засвар багажнаас биш, төлөвлөгөөнөөс эхэлдэг гэдгийг өргөлж сана. Та байрныхаа засварыг өөрөө хийх үү? Эсвэл мэргэсэн ажилтыг хүслэх үү? Хэрэв та өмнө засвар хийж байсан бол туршлагатай бол таны гаргасан хамгийн үнэтэй алдаа юу байсан бэ? Та сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа баяртай.